Happy 24 клубийнхаа майнинг олборлтон дээр ажиллаж байгаа гишүүдийн энэ өдрийн амгалан ирье. Өнөөдөр би та бүгд BC Trader арилжааны платформ яаж ажилладаг талаар ярина. Түүнээс өмнө бас зарим нэг ойлголтгүй хүмүүст ойлголт өгөхийн тулд биткойн яаж олборлдог талаар товчхон ярья. За та бүгд энэ сайт руу ороод энэ дэлхий дээр ямар компаниуд биткойн олборлдог талаар мэдэж болно. За ингээд энэ сайтаа доошо гүйлгээд энэ хэшрэт гэдэг юм. За хэшрэт рүү оронгууд энэ дээр одоо яг лайв гэдэг нь бодиттой яг 4 цагийн хугацаатай энэ майнинг пүүлүүд хичнээн биткойн олборлж байгаа гэдэг үзүүлдэг. За энэ ихний пүүлүүд бол ер нь хятадын пүүлүүд байгаа. Энэ пүүлүүд бол 80% нь хятадх. Өнөөдөр технологийн боломж дэлхийд дээр 1800 биткойн олборлох боломжтой. 1800 биткойн олборлохоос өдөрт олборлж буй биткойны 80% нь хятадын компаниуд олборлж байна. BitClub бол өнөөдөр бол арай баг 1.2% нь олборлж байна. Бид бол энэ BitClub компанитай хамтарч ажиллаж байгаа. Нэг асандаа тэр Исландд байгаа пул дээр биднес бол өөрсдийнхөө олборлтыг хийдэг. За энэ ингээд энэ дансны одоо дугаар гэдэг нь хуулган харагдаж байна. За энэ дээр ингээд харчих болох юм байна. Өөр нэг зүйл нь бол BTC.com дээр ингээд ороод та бас харж болно. За ингээд бас л жагсаацсан нөгөө пүүлүүдийг те. Энэ дээр бол пүүлийн хүчин чадлыг хэшрэтээр хэмждэг байгаа. Хамгийн хүчтэй BTC.com явж байна. 7559 пета хэшийн одоо хүчин чадалтай байна. За BitClub бол 289, түрүүн ороход бол 300 гэж байна. Энэ бол хэмжээ дээшээ доош өдөр болгон өөр байдаг. Энэ дээр ороод харъя. Тэнгүүд энэ BitClub компани мэдээлэл гараад ирж байна. Хэдэн оноос олборлт хийсэн байна. Ингээд ямар шүү хүчин чадалтай ажиллаж байсан гэдгийг ингээд сар бүр ингээд үзүүлсэн байна. Одоо л ингээд олборлож байгаа блок нь харагдаж байна. За ингээд яг түрүүнийхтэй ижилхэн тийм ээ энэ бас дансны дугаар байна. Энэ дансны дугаар дотор хичнээн одоо хөрөнгө байгаа биднес бол харж болно. Үүнийг харахын тулд та бүгд BitInfo Charts гэдэг энэ сайт руу ороод цааны хуусныгаа ингээд харж болно. Ингээд хуулж аваад BitInfo Charts дотор ороод ингээд харж болно. За ингээд BitClub-ийн дансын дотор одоогийн байдлаар бол 3093 биткойн байна. Өнөөдрийн хашаар бол нэг 12 сая долларын биткойн байж байгаа жишээтэй. За ингээд та бүгд хизээ гэсэн ингээд энэ гүйлгийг нь харчих боломжтой. Өөрсдөө харчаарай. За одоо дараагийн зүйл бол би та бүгдэд энэ майнингийн талаар ингээд товч мэдээллийг ингээд харуулъя. Майнинг пул гэдэг яг саяны мэдээллийг бол ингээд Telegram дээр ингээд хийцэн байгаа. Пул гэж юу юм? Хэш гэж юу юм? Уурхаач гэж юу юм гэдэг энэ за 80%-ийг бол эзэлжсэн байна. Энэ мэдээлэл бол 18 онд өгчсэн мэдээлэл учраас энэ жоохон хуучирсан байгаа энэ хувь эзэлдэг үзүүлэлтүүд нь. Тэгвэл агуулгын хувьд бол энэ яг ямар аргаар биткойн олборлогддгийг ямар газрууд байдгийг ингээд энийг бол харчаараа та бүгд хэрвээ сонирхож байвал энэ талаар мэдээлэл авч болно. За энэ шимтгэлийн хувь нь ийм байсан юм байна. 18 онд. За ямар улсууд тэгээд ингээд улсуудын тухай бас Гүрж, Швед, Америк улсууд ингээд пүүлийн тухай за энэ тэмдэглэл
За ингээд биткойныг олборлоход ямар төхөөрөмжүүд байдаг вэ? Ant pool-ийн талаар бас жоохон дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Төлбөрийн хязгаар нь ямар байдیں, шимтгэл нь ямар байдیں, битүүрийн талаар байна. BTCC pool-ийн талаар бас бичсэн байна. За энэ серверүүд нь ямар серверүүд байдیں, хоорондоо яаж холбогддیں, одоо тэр зангилаа нь ямар шүү зангилаагаар байдгийг. За энэ хаягууд нь тийм ээ, нэвтрэх хаягууд нь ямар шүү гэдэг ингээд ийм мэдээлэлүүдийн төрөвчийн талаар бас өгсөн байна. Хүйтэн халуун төрөвч гэж өгсөн. Ямар төрөвчүүд нь бол илүү байдгийг, төхөөрөмжийн түлхүүрүүд гэж юу байна. Ledger Nano Tracer гэдэг ингээд бас мэдээлэлүүд бичсэн байна. За үнийг бас үзүүлсэн байна. Халуун төрөвчүүд ямар төрөвчүүд байдгийг ингээд товч мэдээллүүдийг өгсөн байна. Энээс хойш бол одоо маш ол энийг эргээд харчаарай. За тэгэхээр энэ хамгийн гол санаа бол энэ mining pool гэж юм байдаг. Энэний нэг нь бол одоо бидний ажиллаж байгаа BitCloud-ийн pool Исландд байдаг, Reykjavík-д. Одоогоор бол биднээс тийм олбортын pool 500,000, 2,000, 3,500, 5,000 GPU pool-ыг авч болно. Энэ дээдлийн pool-үүдээс юугаараа ялгаатай вэ гэхээр GPU pool-ууд нь бусад ийм альткойнуудыг олдог. Ethereum, Zcash, Monero гэдгийг ингээд олборлож болдог байх юм байна. За нөгөө нэг сая 3 сараас гарсан бүтээгдэхүүн бол энэ BC Trader буюу энэ автомат олборлолтын системийг бол энэ компани нэвтрүүлсэн байгаа. Бас яг ингээд 500,000, 2,000, 3,500 гэсэн ийм багц байна. Тэгээд энэний давуу чанарууд юу гэдэг ингээд манай Facebook сайтн дээр бичсэн байгаа. За энэ талаар одоо би энэ Германд амьдардаг хүн ямар бичлэг хийсэн талаар та бүгдэд үзүүлье. So, meine lieben Facebook-Freunde, jetzt möchte ich mal ein kurzes Update geben über unseren BC Trader. Der ist seit 4 Wochen jetzt auf meinem Rechner, beziehungsweise das ist gar nicht auf meinem Rechner, sondern das ist ein Backoffice vom BitClub. Und ich habe keine Ahnung vom Trading und ich habe diese Paare also angelegt hier. Zum Beispiel kann man dann sehen, hier am 13. März habe ich den angelegt, der hat jetzt gerade mal einmal verkauft, ja, hat aber ein Plus von knapp 8%. Gehen wir mal hier ein bisschen runter. Hier habe ich auch einen mit Minus drin. Der hat schon viel gekauft und verkauft. Ja, aber das macht das System vollkommen autark. Ja, also wenn das System meint, der Preis geht nach oben, dann hält er die Coins. Und wenn er der Meinung ist, der Markt dreht sich, dann verkauft er sie und macht so mehr Coins. Das heißt, wir machen mehr Dollars auf dem Weg nach oben und mehr Coins auf dem Weg nach unten. So, das ist zum Beispiel EOS. Habe ich angelegt mit $884 und der handelt, der kauft und verkauft, hier war ich schon bei $1.320. Ja, und das innerhalb relativ kurzer Zeit, so 40% plus. Das Ding läuft keine 4 Wochen. So, jetzt guck mal hier, 23%. 1%, 17%, 2,8, 4, 10, zweimal Minus, 26, 4, 28, guckt euch die Zahlen an. Leute, das ist ja kein Schmutz, ja? Das sind ja alles Dinge, die kann ich hier belegen im System. Guck mal hier, da siehst du zum Beispiel, hier ist der, also Plus, der hat noch keine Trade-Historie, weil ich habe quasi diesen Coin gekauft und seitdem geht er nur nach oben. Dann verkauft er den natürlich nicht, er wartet nur auf den richtigen Zeitpunkt, um den Coin dann zu verkaufen. Ja? So, hier ebenfalls, ja, no Trade History, habe aber ein Plus von 30% hier drin. So, und so weiter. Guckt euch das mal an, was hier für Bewegungen fast stattgefunden haben. Das ist absolut ohne Worte.
Ripple dann habe ich mal wieder за ингээд Binance руу 3 ороод kleine Minus, das ist auch nicht entscheidend. Einen habe ich hier, der hat 30% Minus, den habe ich aber selber extra nicht gestoppt. Ja, ich will dem System einfach die Möglichkeit geben, sich hier wieder hochzuarbeiten und beobachte das jetzt mal, wie die Software das hinbekommt. Und ansonsten einfach nur mal die Zahlen anschauen. Das ist das neueste Produkt, das neben unserem Mining sicherlich das absolute Flaggschiff-Produkt des BitGlobe. Und da solltet ihr, liebe Leute, euch mit beschäftigen, weil einfacher sein Geld arbeiten zu lassen, das ist absolut nicht möglich. Guckt euch die Zahlen an, das ist absolut pervers. In diesem Sinne, sonnige Grüße aus Dubai. Tschüss. Өдөртөж болдог байна. За тэгээд хэрвээ бид энэ робот байхгүй бол яах байсан бэ гэж. За энэ Binance биржийн миний данс байна. За энэ Kraken байна. За Bittrex биржийн данс байна. За энэ бүгд одоо чинь Bittrex, Bitstack биржийн данс байна. За энэ бүх биржийн данслуу махан биеэр өөрөө цаг зарцуулан ороод энэ бирж хоорондын арилжааг ч юм уу ингээд хийх шаардлага гарна. А гэтэл бол манай энэ арилжааны робот бол өөрөө автоматар хийгээд тухайн энэ данс эзэмшигч буюу энэ робот эзэмшиж байгаа хүнд бол ашиг хийгээд өгдөг юм давуу чанартай байна. За ингээд та бүгдэд анхаарал тавьсан баярлалаа. Та бүгд BC арилжааны роботыг сонирхож байгаа бол танд энэ мэдээллийг өгсөн хүн болон манай мэдээллийн сувгуудаас хаяг аваад бидэнтэй холбогдож харьцаж болно. Анхаарал тавьсан баярлалаа.